сайн бацхан ирэх хүмүүжтэй. За бид нэр Торон замын хүүхдүүд гэж цуврал нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байгаа. Яг одоо энэ дугаарыг бас санаандгүйгээр эхлүүлээд үзэж байгаа хүн байх юм бол ахаад сануулад илчий. Чингүн жоо гэж энэ залуу эхнэр 3 хүүхдийн хамтаар 18 улсаар 25,000 км газар гэж ярьдаг байхаа тий. Замыг туулаад, автомашинаар туулаад 6 сарын турш аялаад Монголдо ирээд ингэ явж байгаа. Яг үүндээ 10 сарын 31-нд ирсэн маань нэр үсээ хусагч завгүй л яваад байгаа тийм сахал үст ингээл ургаад л байгаа биднээс хараад л байгаа. Энэхүү аяллыг Univision Unitel биднэртэй хамтарч хийсэн, биднэрт бас маш их тусалж дэмжсэн байгаа. За ингээд дараагийн цуврал нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэе. Энэ очих байгаа улс бол дайрсан улсын талаар хүрэхдээ Туркменстан гэсэн тийм. Туркменстан бол бодоход бол за баруун талаараа бол ямарчсан Каспийн тэнгис байгаа. За Афганистантай хэлдэг, Ирантай хэлдэг, Узбекистан байгаа, Казахстантай хэлдэг байх гэж би бодож байна. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 50 эдгээр байранд ордог. Хүн амын тооны 5 орчим сая ч юм уу да 5 гаруй сая гэж би санаж байна. Би ч нөгөө Монголын сайд нэвтрүүлэг хийдэг байхдаа энийг чи их сайн уншин штэ. Уншихгүй л алуулна штэ. Ингэж одоо та бүхэндээ хүргэнэ. За Туркменстанчууд гэхэд л их сонирхолтой ард түмэн. Тийм, одоо Туркменстантай биднээс анх холбоо тогтоохдоо нэг л буруу хэлсэн юм шиг санагдтыг. Одоо биднээс Иранд очиод, Тегеранд очиод Туркмений элчин дээр очиод тэгээд виз авах гэж ингээд одоо анкетыг бүгэлж өгөх болоод тэгэхэд л тэр нэг визний тэр анкет бүгэлдэг визнийхэн консулаар тэр консулын газар хэлцийнх нь амар муухай аштай хүмүүс тэгэл яхиргээл орсоор яриад англиар хоолой бонтог яриад тэгэл их л уухтай хандаал тэгэл байсан. Тэгээд биднээс цаг хугацааны учраас Иранд одоо Тегеранд визний анкетыг өгчөөд 1000 км цаана очиж консул дээр нь хэлийнх нь хажууд Машхад гэдэг хотоос виза авчихсан тэгж болох уу гэсэн тэгж болно гэсэн. Тэгээ биднээс явцсан. Тэгээ тэнд очиод виза авах болсон чинь виз өгөхгүй гэж байгаа байхгүй. Биднээс яа 3 хүүхэдтэй явж байгаа хүмүүс. Ер нь тэгээд одоо энэ Туркменистан их хаалттай орн гэж ярьдаг. Тийм учраас тэгээд ингээд одоо хүмүүсийг ингээд аявих жуурчдыг ингээд бас ингээд хамаагүй оруулахгүй бүх юм нь урилгатай, тэг зөвшөөрөлтэй хаана хонохоо бүх юм ингээд бичиж тэгж явдаг. Биднээс бол нэг машиндаа хонох учраас хаана гэсэн буудал тийм юм захиалаагүй явж байсан учраас тэрнээс болоод биднээс виз өгөө гэж бодож байгаа. За тэгээ хил дээр очингуудаа 1000 км яваад хил дээр очиод тэгээд буцаад Тегеран 1000 км буцаж явж байгаа. Тэгээд тэнд виза авчаад 1000 км дахиж яваад тэгээд хил дээр очиод хил дээр манай автобус манай дөрвийг чинь октодыг бүгдийг буулгаж нэг өрөөнд хороод машинаас хамаг юмнуудыг авчид хамаг юм буулгаад хар тамиг зэвсэг бүх юм хайгаад гэдэг. Тэгээс та бүх юм амчиж хайсан ш. Яг нэг дээрүүд нэг вагоноор одоо Орос мосоо явахад яадаг байсан бэлээ. Яг тэр шиг л бүх юмыг амчиж шалгаж байгаа байхгүй юу. Тэгэл оройд нь цаашаага Ашгабад руу тэгэл очиж байгаа. Тэгэхэд тэгэл яг одоо хэцүү юмны дунд ингээ одоо би ингээд шууд ингээд Ашгабад чинь очиод орой 10 цаг болж хад очиод хүнээс асуухад автомат хаана би мөнгө авах хэрэгтэй байна тий. Тэгээд дараа нь нэг гоё хоолдчих газар хаана ингэ нэг эмэгтэйгээс асуусан чинь тэр эмэгтэй айгүй сайхан англиар ярьдаг. Шууд надтай 50 манат өгөөд манат ч одоо бараг 1 евротой бараг тэнцүү байдаг. Бараг 100,000 төгрөг өгсөн юм ш. 100 гаруй мянган төгрөг өгсөн юм ш. Тийм. Тэгээд чи одоо энд өнөөдөр ингээд орой болцсон одоо ингээд тань ядарсан байгаа. Битгий ингээд тэгээд автомат ингээ хайж ийш тийшээ ингэж явсны оронд энэ мөнгийг авчих энд ороод тэгээ сайхан хооллоорой та тэгээд Туркменистан тавтай морил гээл айгуу сайхан. Юу ойлоо байна түгэж сонссон чи. Тэгэл тэрнээс хойш нь бол тэгэл айгуу санаа болсон л дээ. Тэгээ ер нь бол эхлээд нэг айгуу хэцүү ихэлсэн дунд нь тэр сайхан хүмүүс таалцсан л да. Ерөнхийдөө бол Туркменистанд бол биднээс байх хугацаанд айгуу их дарамттай айгуу хэцүү л байсан л да. За тэгээд бичлэгэнд орё тий. За сайхан харуулад явъя. За Туркменстан уул нь бол их гоё орн л да. Яг гоё гэж байгаа юм бол энэ чинь газрын тосны бүр өстой хэмжээшгүй их нөөц илэрч энэ төр чинь газрын тос ялангуяа маш их гадагшаа гараад зараад байгаа шүү дээ. Тэгээ одоо газ байна тий, нефт байна. Тэгээ нүүр ингээд одоо Туркменстан Ашгабад одоо энэ зурган дээр харагдаж байгаа айгуу байна. Одоо ингээд зам хотын төв ингээд 3-4 ийм өргөн замууд тэднээс нь одоо нэг ийм барууны нэг
одоо гаражнууд байдаг шүү дээ. Тэгэхэд нэг машин ингээ явах нэг дугуураад гэлээ. замууд дандаа тэгж дуурна машин. Тэгээд том машин унчсан айгу баян хүмүүс хотын төвдөө бол айгу баян. Дандаа цагаан гантгийн байшингууд, автаа өндөр байшингууд. Тэгээ одоо энэ хотын төвдөнд яг биднээс одоо ингээ байж байгаа юм зүйл одоо яг засгийн газрын хотын цаана алтан дээгүүрээ харагдаж байгаа юм. Тэгээ энд бол ингээ 50 м тутам цагдаа байдаг. Тэгээ өдрийн цагаар биднээс энэгээр ингээ хотоор зугааж явхад бол энэ хотын төвдөнд хүн баггүй бастай. Харин тийм биш юм байна. Ер нь тэгээд орох өөрсдийнх нь иргэд баг 20 тийм биш шүү. Яг 20 байд юм шиг надад санагдсан. Яг гэх чи эн чинь баг сая хүнтэй нийслэл шүү дээ. Тэгэхэд чинь тэгээд энэ жуулчт юм уу нөгөө үзмэрт зориулсан юм музей шиг л гадны хүмүүс явахад зориулагдсан. Тэгээд өөрсдөө л явах ирэх мэрх байдгүй шүү дээ. Баг засвал мох болгоч юм одоо цаана ингээд тэр машин ирлээ. Тэр машин харж. Ийм хоосон зантай хотын төвд шүү дээ. Тэгээд ингээд захаар нь бол яг хаад ингээд манай шиг ингээд дээр үеийн социализмын үеийн нэг 5 давхрын байшингууд нэг зөндөө байгаа юм. Ингээд л цэвэрлээд л явж шүү дээ. Энэ ингээд бүх юм цэвэрхэн хотын төвд нь хог харагдахгүй айгуу том моол байдаг. Тэгээ юу нэг ингээд өргөн замтай. Хотын хувьд бол үнэхээр яахын аргагүй ингээд сайхан тим юмуд байгаа. Тэгтээ хүмүүс нь байхгүй. Тэгээ өдрийн цагаар биднээс ингээд энэ зах эднэраа яваад хотын гудамжаар явхад бол хүмүүс ингээд биднээсээ ингээд хацаа байхгүй. Аргагүй шүү дээ. Хаалттай орно. Тэгээд яг нөгөө нэг юу яаж байгаа л да нөгөө яг хойд солонгос шиг баг нэгнийгээ тагин чагна гэдэг шиг тим систем байд юм шиг надад санагддаг шүү дээ. Туркменистан хойд солонгос хоёр бол ер нь бол тийм байх л гэж би бас тэгж таамаглаж явсан л да. Биднээс уншсан ном биднэрэн дээр бас тийм юм бичсэн л байгаа юм л да. Тэгээд ингээ хаалттай хэцүүгээд хүмүүсийн хувьд бол тэгээд ярихад бол эмэгтэйчүүд нь бараг ингээд нэг одоо жинхэнэ хувцас өмснө гэж бараг байхгүй. Өдрийн цагаар оюутнууд ч бай, сурагч охтууд ч бай, тэгээ ажил хийж байгаа эмэгтэйчүүд ч бай бүгд ийм нэг ногоон юм уу? Тэгээ нэг улаан палаж өмсдөг. Тэгэл өөр юм өмснө гэсэн юм байхгүй. Тэгээ бүгдээр ингээд хиймэр юм уу, өөрийнх нь юм ухах төстэй тэрийг ингээд хоёр сүжээд хойш нь ингээд айгу ухах төстэй. Бүр ингээд үзэг хүртэл тийм ухах төстэй. Тэгээ яачих. Тэгээ ингээд тэр цагаан улаан палаж, ногоон палаж өмсчихсэн. Дандаа тийм хүмүүс. Тэгээ хотын төвдөө бол ингээл бүх юмнууд нь айгуу сайхан шинээр байсан тийм юм. Одоо барууныхаар бол нэг жоохон кич гэх юм уу да тийм клишений тийм юмнууд ингээд чивчихсэн. Зураг энэ төр авахд бол гайгүй байна уу те? Бас тэгэхэд хүмүүс их найрсаг биш байгаа. Хүмүүс нь бол тийм хүмүүс нь бол нэг найрсаг биш. Ер нь бол нөгөө өмнө нь ярьжсэн шүү дээ. Иран биднээс ямар айх хүмүүс айгуух зарчламтай аймаа сайхан байсан гэдэг. Туркменистанд энд бол ингээд тэр үйл явдал айгуу сонин хүмүүсийн тэр одоо ингэж найрсаг байх нь айгуу ховор хүмүүс нь айгуу хатуу хотын төвдөө бол тэгэл зураг муур авахаар дургуцаал над руу би зөндөө зураг нус туулсан шүү дээ. Тэгээ одоо энэ шөнө ингээд биднээс буудалж ирсэн газар хотын ингээд нэг жоохон төвөөс нь гараад тэгээ энэ шин ингээд ийм сонин одоо хөшөө дуусгалч юм уу юу ч юм нэг юм одоо тэр цаана харагдаж байгаа буудал байгаа. Тэгээ бүгдийг ингээд гэрэлтүүлээ. Тэр гэрэл нь ингээд солигдоод ингээд уул ногоо. Тэгсэн мөртлөө хүн байхгүй гоц тийм. Тэгтээ хүн байхгүй. Яг биднээсийг байхад бол тэгээд нэг яг одоо биднээс энэ орой ингээд нүдэш ингээд байж хад бол яг нэг хагасааны орой таарсан. Айгу хөрөн баялаад хүмүүсийн нэг том машинтайгаа лимузинтайгаа энд үзмэрийн газар зураг авахлаа тэгээ явжсэн. Энэ дандаа сүлд баригдсан л хөшөөнүүд л тийм. Сая ерөнхийлөгч чинь 2000 хэдэн онд 5 онд ч илүү солигдсон шүү дээ. 91 оноос хойш төр ярьж байгаа. Тэгээд бас эцлээ. Тэгээ одоогийн ерөнхийлөгч чинь бас их урт нэртэй. Тэгээ энэ хуучин ерөнхийлөгч нь хөшөө энэ тэрийг агиух байгааз. Алтан хөшөө, янз янзын хөшөөнүүд дүүрэн ба. Энэ одоо биднээс яг Ашгабадын одоо стадионных нь яг энэ хой талд нь биднээс нэг зогсоолтыг хоногдож ирсэн. Тэгээд тэнд бол хүн байхгүй. Тэгээ энэ одоо их сони юмуд харагдаж байгаа. Тэгээ энэ нэг антеннууд байгаа шүү дээ. Энэ биднээс энэ нэг одоо Төв Азийн тухай ном тийм ингээд энэ номноос биднээс информац аваад явсан. Тэгэхэд бол энэ бол одоо гайгүй байгаа шүү дээ. Антеннууд нь биднээс харсан би зургийг авч чадаагүй байшнууд бол ингээ хажуудлаар нэг бүрэн антенна тавьсан. Univision л оруулчмаар байгаа байхгүй эдний байшин л. Univision-ыг л оруулчмаар байгаа юм да. Салаал малаар нэгсэн тийм юм байдг юм уу одоо ингээ айл болгоо ингээ нэг юм антенна тавьдаг юм ааш. Univision л яг үнэхээр ихтэй. Энэ номон дээр болохоор гадаадууд бол бичгтээ бол
Тэр нэг 2004 он 5 оны үед буулга гэсэн гэж буулга гэсэн аав гэсэн байхгүй. Тэгэнгүүт нь гадаадынхан барууныхан болохоор энэ бол эрчлөөг хасж байгаа тим үйлдэл хийж гинэ гэдэг гэж байгаа. Тэгээд тайлбар нь болохоор энэ дээр номон дээр бол доолоо гэсэн байшин муухай болгож гэж байна гэж ерөнхийлөгч нь хэлж байна. Ингээ барууныхан доолоод байгаа. Доогөлж байгаа нь тэр юм уу те? Тийм. Яг үнэндээ бол би яг тэнд ингээд очиод үзэхэд тэгэхэд бол үнэхээр арай дэмжсэн байгаа байхгүй юу? Үнэхээр арай дэмжсэн антеннууд нь тийм байгаа байхгүй. Тэгэхээр яахаа харахгүй тэднээсийг аваад кабел оруулах, тийм шинэ систем оруулах хэрэгцээ болно байгаа. 90-ад онд нэг Европод нэг бүгд нэг тийм нэг 5 антеннтэй тэгээд нэг бокстэй байсан шүү дээ. Айл болгоны балкон дээр тавьчихдаг байсан нэг антеннтэйс. Яг л тэр систем үү те? Тийм л тэгээ тэрийг уул нь ингээд салааж малаад шүү дээ. Innovation л оруулж байгаа юм. Innovation-ийн төрхбөстөд үйл ажиллагаа болж болохгүй юу? Яг тэднийг хянах гад тэгдэг бахал да. Тэр 5 антеннаар бас янз янзын 20-т сууг мууг аваадсан болохоор хаасан баг тий. Тэгээ ер нь бол их хаалттай байсан. Тэгэхээр ингээд хотынхоо төвдөө ингээд 50 м тутам цагдаа. Тэгээ намайг чи эхэндээ ингээд айгүй их ингээд нэг цагдааг нь алгасаа дараагийн цагдаан зогсоогоол юм асуугаал тэгэл бичиг баримт үзгээл тэгэл за яав гэж. Ер нь юм хийхгүй. Тэгвэл биднээс бол ингээд одоо Туркменистанд айгүй асуудалтай зүйл байсан мэ юу гэвэл транзит виз өгсөн биднээс. Тэгээ виз авахын тулд биднээс Казак явна гэж жоохон булгайтсан юм л да. Казак руу явна. Биднээс баруун тийш баруун хойшоо. Казахстан орно гэдэг. Казахстан яг л Казахстан биднээс виз хэрэггүй гээд Узбекийн виз гараагүй байсан учраас тэгээд виз авахын тулд тэгээд явуулах гэсэн. Энэ Ашгабадд очиод Узбекийн визийг авчихсан. Тэгээ Узбек явна гэхээр зөвшөөрөхгүй намайг заавал Казак руу яваа гэх. Тэгээ би тэрэн дээр чинь бөөн хэрүүл болоод би уурлаад би та нар үгүй тийм уулнаар 4 өдрөө виз сунгана гэсэн байхгүй. Тэгээ Узбек руу явуулна гэсэн. Транзит визээ. Тэгсэн чинь тэгээ тэрийг зөвшөөрөхгүй тэгэл биднээс чинь тэгээ би тэгээ Узбек явна заавал явна гэж гүрийж байгаа. Тэгэл за чи тийшээгээ яваад үд тэгээ тэн дээр биднээс хэлийнх нь явж ирсэн хэлжлээ гэл. Тэгэл биднээс өөр Туркмент юм үзэхгүй тэгээ шууд одоо ингээл Узбект хөвчлсэн дээ. За Узбек гараад ирлээ те. Нэг арай л өөр болоод ихэлсэн юм а те. Айгуу сайн мэддэг. Арай л өөр болоод ихэлсэн юм. Хүн амтан гараад ихэлсэн юм а ядаж. Узбек тэгэл хэл даваал шал өөрлөж болсон. Шал өөр болоод хүмүүс нь буцаал айгуу сайхан найрсаг болоод. Тэгээ энэ Бухар одоо миний жинхэнэ багийн мөрөөдөл одоо Бухарын ингээ орой биднээс ингээ Бухарт ингээ сайхан гоё ингээ шүн ингээ жуучд зориулсан Бухар бол үнэхээр дээр үеийн түүхтэй хот. Үлгэр болгон дээр гарч байгаа юм. Тий, үлгэр болгон дээр гардаг тий. Тэгээд энэний хамгийн гоё онцлог нь яг энэ хуучин дээр үеийнх нь хот нь яг бараг тэр чигээр ингээ байж байгаа. Тэр үгүй айгүй онцлог. Туркмент одоо тийм юм биднээс харагдаагүй байхад энд бол яг энэ нэг нэ байж байгаа. Манай өвөнөр шатаагчтай болцсон. Манай өвөнөр чи ийшээ чи очиж бууж гинүүлсэн шүү дээ. Бухаар их ч надаа тий. Тэгээ тэр бол цуврал нэвтрүүлгээр арай өөр нэвтрүүлэг болгож гарах уу тий. Тий одоо Чингис хааны тухай гэсэн хоёр тусгай нэвтрүүлэг дээр одоо яг жинхэнэ одоо манай өвдөдсөн. Миний өвөө энэ хотыг чинь яаж хаана юу хийж байсан тухай ингээд сонгосон газруудаасаа ингээд үзүүлээд тэгээд ингээд гаргах юм. За Узбекистан бол ер нь бол лалын шашинд. Уамын баг 78-80 орчим хувь нь лалын шашинтай гэж явдаг шиг санаж байна. За энэ юу вэ? Гудамжны саналаа. Гүү энэ одоо ресторан одоо уул нь ингээд ийм саналууд дээр нь ингээд хевсээд тэгээ сайхан гоё хоол иднэ. Хоол идээд ингээд суцгаадаг. Тэг сонин шүү дээ. Дөнгөж хил залгаа ингээл хоёр улс ингээл өдөр шин шиг ингээл ялгаатай байна. Энэ бол Бухард бол яг ингээл Узбект ингээ хүмүүс ингээ жуулж бас их л хаалттай виз авах хэцүү тийм. Ерөнхийдөө тэгтээ
айгүй сони ингээд хүмүүсний ингээд найрцаг жуулчд зориулсан. Одоо энэ Бухарын энэ мод миний ботсноо бол би энэ Оросоор бичсэн Узбекээр бичсэн тэрийг нэг сайн ойлгоогүй л дээ. Гэхдээ энэ мод яг дээр үед Чингис хааны гээд байсан юм шиг л тийм санагдчихлаа. Чам тийм мэдрээд байна шүү дээ. Танаа өвөө бас нэг хараад хажуугаар өнгөрч ирсэн санагдсан. Тийшээ уугаагүй хотлаа шүү дээ нөхрөө. Энийг гэхдээ би сайн судалж амжаагүй л байгаа. Энийг шүү сайн судлах хэрэгтэй байгаа. Тэгээ бүх юм ингээ сайхан жуулчдад ингээ зориулсан. Яг арай жоохон үнэтэй дээш нь тавьчихсан л байлээ. Тэгтээ энэ тул аюу сайхан хуучны төгсөл гар хийц тий дурсгалын зүйлсүүд бол аюу сайхан зүйлсүүдийг бол энд жуулчдууд зардаг юм байна. Жуулчдууд бол биднөөсөөс бусад жуулчдууд ихэнх нь одоо 95% нь бол зөвхөн ийм автобусны ийм одоо дээр үеийн Монголд нөгөө жуулчин гэд явдаг байсан чи яг тэгж л явд юм байлээ. Яг ингээд гайд аваад автобусаар ингээд хотоодоос ингээд яваад өөрөөсөө чөлөөтэй ийшээ явна гэсэн тийм ойлголт. Яг хөтөлбөрийн дагуу явчихлаа. Би тийм юмд явах ёстой дургүй шүү дээ. Йоо. Hi guys гэдэг нэг waaгээд гайд хийгээд автобусны микрофоноор чангаж арайлстай. Дураараач явж болохгүй те. Тэгээ тэр олон хүмүүс цувралдаад явахаар ямар лайтай. 40 хүний судалтай автобус явлаа гэхэд 2 хүн моол руу ороод 2 хүн гарч ирвэл хүлээгээс очно 38 те. За түүхийн дурсгалт юмнууд бол Үзбекистанд бол антик юмнууд авъя гэх юм бол их илбэг байд юм шиг байна те. Энэ Бухарт бол ерөнхийдөө айгуу сайхан ороо ингээд сайхан гой хоол идчихэн юмтхан Үзбек жинхэнэ сайхан шолоодэл. Тэгээд ингээд сайхан гой үзэх юм Рajasthan одоо ийм сайхан хуучин баялаг байшингууд нь байна. Тэгээд тэрний хажуугаар бол нэг сони юм бол Үзбект бол ийм байгалийн газар гэсэн юм баг байхгүй. Одоо Үзбект юу гэдэг нь бол мэдэн шүү дээ нөгөө хөвөн ургадаг. Тэгээ цүл үстэй нэг Каракумын цүл үст. Каракумын цүл нь яг одоо Туркменистанаас эхлээд тэгээд Үзбек руу ингэж ороод тэгээд Амударья, Сырдарья гэсэн тэр хоёр ижил мөрөнгийн нутаг юм байна. Тэгээд ингээ хөвөн талдаг болохоор тэрүүгээр ерөөсө чөлөөтэй ийм нэг газар зогсоод нэг хончих тийм газар байхгүй. Одоо ингээл зах энтер дээр явж байхад жишээлбэл ингээл жуулчдад ингээ жоохон хадсан хүн хэлдэг штэ тий. За энэ бол нэг жуулчин байна да гэж хүн болгон хараад мэдчихэж байгаа. За энэ нэг Аз баг явж ин да гэл. Чи ингээд хевсний үн энтрийг бол интернетээс харж ирсэн урд нь авахтаа. Урд нь бол интернетээс хараагүй яг тухайн үедээ эндээс нь үнэ асуучаал тэгэл интернетээс гэлс үзэж шít. Роуминг ашиглаж байгаа юм чи юуны телероминг. Тэгэхээр яг тэн дээр гар утсан дээр шууд ингэж үнэ асууч ингэж явчаад гэж нэг найсаг инээчээд за ойлголаа гэчээд нэг 5 м явангат утсан дээр гэлс хараад тэгэл бүх юм мэдээлэл авчих юм чи. Амьдралд бол одоо чи яг та нарын аялалд бол яг гар утас рүүминг үйлчилгээ юнитэй шин дугаар өгсөн. Тэгээ рүүминг ашиглагч өгсөн те. Тэгээ дата ирэх өгсөн, ярианы ирэх өгсөн. Энэ бол нэрээ та хэдийн одоо аяллаа бол хамгийн чухал хэсэг байхгүй те. Чухал зүйл те. Ер нь бол энэ юм байгаагүй бол өстой баларх байсан. Рүүминг байгааг бол баларх байсан. Рүүминг байхгүй, энэ үйлчилгээ байхгүй байсан бол үнэхээр өстой хэцүү байсан баха. Оо сайхан бас нэг 3 хүүхэндээ буу алчин үз. Энэ хүүхдүүд бол биднээс ингээл хүүхдүүдийг хараад тэгэл энэ Монгол хүүхдүүд чи Монголоос гэсэн Монгол хүүхдүүд байна гэх. Ээж бол ээж байхгүй энэ бол папа гэдэг. Энэ нь тэгэл яг энд Турк, Азербайджан, Иран талд байсан чиг хүмүүс нэг найрсаг болж байна. Найрсаг болоод хүүхдийг тэрвэрж аваад үнсээл юм чихэлж бэлэглээл тэгэл аягүй сайхан найрсаг байгаа. Үзбект бол арай тийм Туркменд бол арай тийм байгаагүй. Ерөнхийдөө бол байгаагүй. Би бас ингэж бодох. Энэ жоохон амжиргын төвшин Үзбекистан нөтрөл нэг Монголтой ойролцоо дуу гэж би боддоо шүү дээ. Монгол арай хамаагүй дээр үү? Монгол миний нүдээр бол яг одоо бусад гадаад хүмүүсийн ямар хөө байдیں۔ Тийм ингээд Монголд ирээд хөдөөгөр явахаар сумуудаар явахаар ямар хөө байдیں۔ Ер нь бол энэ жуулчны төв хэсэг Бухар, Самарканд, Ташкент нэгээд энэ хотуудад бол ер нь амжиргааны төвшин гайгүй юм шиг харагдаж байгаа. Тэгтээ ингээд тосгодуудаар хөдөөгөр явхад бол хэцүү байна те. Хэцүү юм шиг л. Нэг онцлог нь яг ингээд суурин газрын соёл ингээд олон зуун жилээр ингээд явчихсан болохоор айл болго ингээд том хашаатай. Тэгээд тэр хашаан дотор ингээд айгүй сайхан гоё тансаг энэ хевснүүдэд ивссэн нэг том ширээ шиг энэ сандалнуудаа ингээд тавиал тэгээд тэрэн дээрээ сайхан тухлаал. Хамгийн нэг хэлэхэд биднес ч нөгөө Иран, Туркт хевсний тухай ярьж ирсэн. Үзбект хевснүүд л ахаж байна. Үзбекистан би яа гэж бодсон. Үзбекистан бол бас өмнө Солонгос руу болон бас дэлхий рүү айгүй их одоо ингээд
ажлын хүч болж гараад идэм билээ. Хоолны газар ажиллахаас эхлээл яг л монголчууд тийм гэрээгээр ажилладаг тийм ажилчид их солонгосын төрлөөх ирдэм билээ. Тийм учраас би бас амжиргааны төвшин бас нэг тиймч мундагч бас биш болов уу гэж бодсон юм. Ер нь жоохон хэцүүхэн юм бэл одоо нөгөө нэг интернет биднес нөгөө өмнө бичлэг харж ирсэн байхгүй юу? Нөгөө нэг хүмүүс ингээл очиод ингээл мөнгө гэд $100 солиод тэгэл ингээл 2 ууц дүүрэн мөнгө аваад явдаг. Тэр нь одоо энэ л юм байл л дээ. Ер нь тэгэд одоо 1000 сум гэж дандаа мянгатуудаараа байдаг. Ерөөсө 20,000-ийн гэсэн Монголын тийм дэвсгэрт 20,000-ийн дэвсгэрт байхгүй дандаа 1000. Тэгээд дээд нь 5,000. Тэгээд 5,000 айгүй цөөхөн. Тэгээд чинь одоо яг санахгүй юм 20 хэдэн мянга бол 30 хэдэн мянга €1 ч үлээ тэгж болдог. Тэгэхээр ингээд нөгөө мөнгө авч явдаг. За мөнгө ер нь бол их бага явсан л да тий мөнгө их багтайл явсан. Карт байсан. Карт бол Азар бол Үзбекистанд бол уншиж байгаа. Гайгүй тий. Үзбекистан, Туркменистанд бол виза карт буцаад уншиж байгаа болохоор их сайхан байсан. Иран бол нөгөө 20 тавьсан учраас тэгээд бүх банк бүх юм хагаа ачиж байгаа юм л да. Тэгээд картн дээр ажиллахаа болчихж байгаа юм тий. Энэ одоо энэ нөгөө хуучин караванзрай гэдэг тийм одоо нөгөө Тэмэнжингийн дэм буудлуудын байсан тийм буудлага газар одоо ингээд дэлгүүрүүд гар урлалын байж байгаа. Тэгээ ингээд ресторан ингээд байгуулчихсан. Энэ ташаа руу норж ирээл тэмээнүүд нь буугаад ачаага буулгаад тэгэл үз тардаг бах та тий. Тэгээ одоо миний бодлоор би бол ингэж хэсэлтэй байхгүй. Би бол одоо түүхч хүн биш тий. Тэгвэл ингээд би одоо ингээд энэ газар очиод ингээд харахад тийм Тэмэнжингээр ингээд хүмүүс ингээд аялал тий ингээд баруунтайгаас ингээд Узбекистанаас ингээд сайхан гой бараа авчраад Монгол ингээд хятад руу явж байхдаа нэг монголчууд ингээд энэ ингээд мэдээд авчихсан. Тэгэнгүүт манай өвгдээд Чингис хаан нарын энэ сайхан юмнуудыг ер нь ингэж хөдөлтөж авч 8аж адуу малаа өгжсэн нь очоод үзье. Очоод шууд авч иртаа гэж бодсон байх. Тэгээ ер нь ингээд харахад бол би бол тэгж л ойлгож байгаа. Ингээд энэ бүх сайхан тансаг гар урлалын одоо тийм алт мөнгөний тавгнуудыг ингээд хэлбэл хийгээ. Тэгээ одоо энэ торох бүс бараа хийс энэ юмнуудыг ингээд зарж байгааг нь яг ингээд эндээс нь харахад уран хүмүүс юм байлээ Узбекчууд. Тэгээд тэрэнд нь тэгээд ойр хавийн бүх хүмүүс нь энэ юмыг нь бас эзэгнэх гэжсэн ойлголтоор одоо монголчууд ч өчнөө олон удаа тийм Узбек руу дайрч явсан. Тухаар хот бол торны замын бол том дэм буудал та. Бараг хамгийн том дэм буудлуудын нэг нь зүй хэсээр орно шүү дээ тий. Манай өвөө чинь бол эдрийг баллаа ийцэн. Дөө яах. За явах дээ яах. За хоол хүнсний талаар одоо жишээлбэл амжиргааны төвшин түрүү ярьсан. Аль зэрэг үнэтэй чам санагдсан сум чинь нэг сум чинь одоо нэг 20,000 30,000 ч юм уу да тий ойролцоогоор тим сумтай тэнцэж байгаа €1 тий. Тэгэхээр чинь хоол одоо 5 хоол идээр авч дундаж чинь хоолны газар нь. Тэгэл нэг €10 авцаал тэгж авч ирэн тий. Нэг 5,000 болоо €1 чинь 5,000 хаа. Тэгэл ерөнхийдөө нэг 5-6 € бол биднээс тавуулаа сайхан хоол идчихэж байгаа. Болчихж байгаа юм шиг. Айгүй хэмтхан сайхан болчихж байгаа. Тэгээд биднээс чинь баг өөрөөсөө хоол их байгаад нэг жоохон банж тийм пэлмэн аваад тэгэл оройд нэг жоохон амжилж чинь. Тэгтээ өдөр ингээд зугаалж явж байхдаа уух юм аваад хоол хүнсээ аваад ингээд идээд явчихад бол Узбек бол аяллаа хувьд бол надад айгүй тайхан таалагдсан. Үзэж харах юм ихтэй. Тэгээ хүүхдүүд хамгийн гол нь ингээд сайхан чөлөөтэй очсон дийшээгээ ингээд очлоо. Хотын одоо яг энэ одоо Бухарын төв үзмөр нь байгаа. Тэгээ яг энд ингээд очиход ингээд үдэш ингээд нааж авах юм очиход ингээд айгүй сайхан чөлөөтэй хүүхдүүд энд тоглоол ингээд сайхан байждаг. Самхаг мамхаг бол яг тэр үеийг хараад байгаа бах тий. Энэ одоо 1400 хэдэн онд байсан гэдэг монголчуудаас арай сүүлд байсан юм байлээ. Тэгэхдээ энэ бол үнэхээр архитектийн гайхамшиг тэр одоо энэ нэг пялтан шүү дээ. Тийм пялтагаар ингэж яасан тэр мозаикын чимгэл хийсэн. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд одоо баруунд бол биднес мэднэ германууд ч ингээ нөгөө бүх дээвэр мэврэ хан манаа ингээ нэг стандарт нормал байлгах гэж яадаг. Бусад газрынхаа ингээ ийм гоё чимэглэл эднэр ингээ хийгээд байхаар ингээ ийм сэтгэл чөлөөт сэтгэлгээтэй ингээ уран юм хийх нь бол илүү их сайхан
таатай болгож байгаа. Тийм бас энэ бас улс төвний онцлог бас байгаа л да. Эдгээр чинь нэг юм сонин 90 альчир малчир зөгөөд идэг чинь сонин хүмүүс дандаа 90 хувцастай. Тий. Тэгээ энэ байшин барилгын чимэглэл гэсэндээ бас нэг иймэрхүү. Энэ дорж байгаа шүү дээ. Айгу гол шүү дээ. Хөөе энэ дорж байгаа. Авдалт нөгөө хожо насгарын бас багтаа юм түүхийг уншдаг байсан. Тэгээ яг бид нас энд очиод хамгийн ихний миний энд уншсан нэг номон дээрээс нь уншсан түүх бол хожо насгарын нэг удаа нэг аюу одоо тосгоны аюу хамгийн баян намд живж ийн гинэ. Тэгээ хүмүүс очиод гараа өгөөч гэсэн чинь нөгөө тэг жив харамч нь те. Тэгээ хожоо очингуудаа миний гарыг аав ингэ гараад байгаа. Тэгээ баян хүмүүс наашаа юм өгөх юм бол эзэж өгөхгүй. Зүгээр аав ингэ нөгөө тийм шат гараа авах. Тэгээ энэ хожоо насгадын түүх бол одоо ойлгомжтой ээлжигээ унаад тэгээд ингээд явдаг. Энэ бол Узбекийн түүх одоо тийм нүсэн багнаас одоо ч гэсэн дандаа онгон зөрөд байдаг шүү дээ. Хожоо нэг удаа явж ижигнэ гэж хэлдэг гэсэн тийм. За тэгээ одоо ингээд биднээс дараагийн Самаркандын шин түүхийнх нь түүний явж байгаа байдал Самаркандыг бас манай өвнөр самраа хийцүү. Тийм. Тэгээ одоо энэ хамгийн гол онцлог нь одоо энэ Чингис хааны нөхцөлийг дээр биднээс аягүй их ярина энэ тухай. Манай бас монголчууд ч энд очиод 30 мянган хүнийг Самаркандын иргэдийг цаазсан. Тэгэхэд одоо бол ер нь бол монголчууд гээд надтай таарлцсан Самарканд таарлцсан бүх хүмүүс монгол гээд аягүй хүндэлтэй үздэг. Тэгээ энэ Самаркандын энэ одоо Режистан гэдэг энэ бол дэлхийн гайхамшигын нэг гэж тооцогддог. Айгуу сайхан гоё энэ дээрийнх нь. Тэгээд энэ дэлхийн гайхамшигыг одоо яг ямар байгууллага хэн хийснээс, аль улсаас хийснээс их зүйл шалтгаалаад байна те. Одоо ер нь бол тэгэл энэ дээр яаж үзэж гин тэгээд одоо яаж нэгэ те хамгаалж авч үзэж энийгээ зөв ашиглаж гин гэдгээс нь шалтгаалаад ямарч гоё харагдаж байна ихтэй. Хүүхдүүдтэй Узбек цамц аваад өгчихсэн. Тэгээ энэ Узбекийн энэ Самаркандын Режистан бол яг нэг 3 ингээд гаргасан. Тэгээд энд чинь одоо нөгөө Довлон Төмөр хаан гэдэг чинь одоо өөрөө бол энэ түүхийг уншихад бол би бол нэг сайн мэдэхгүй байсан. Довлон Төмөрийг би бол Монгол гаралтай гэж бодсон шүү дээ. Монгол гаралтай биш юм байлээ. Түүний хатан нь одоо Биби ханум гэх тэр хатан бол үнэхээр яг Монгол хатан байсан. Тийм жинхэнэ алтан ургийн хатан байсан байлээ. Гүнж байсан. Тэгээд Довлон Төмөр хаан түүнтэй нийт суугаад тэгээд одоо энэ Довлон Төмөр хааны үед захиргаанд нь ингэж баригдсан одоо Режистан гэдэг юм л байгаа юм л да. Тэгээд тэр төмрийн одоо үр сад нь ингэ цааш нь ингэ авч явсан. Тэгээд Самаркандд ингэ үзээд хараад ингэ явах юм бол айгүй сайхан үзэх юм ихтэй. Тэгээд хамгийн гол нь миний хамгийн гой таалагддаг газар бусад газрын ингэ ийм төв жуушны үзмэр газар нь очих нэг чөлөөтэй байдал нэг юм алдагдсан байдаг. Энд бол айгүй сайхан ингээд биднээс тийм түүхчүүдэд тоглуулаад сайхан 30 минут амраал. Гэтэ юу та хэд явж байхад жоохон туристуудын автобус дээр байхгүйсэн юм уу? Тэгэл айгүй сайхан чөлөөтэй. Өөрөөсөө тийм зөндөө байсан. Хурим хийж байгаа хүмүүс таарлцсан биднээс зураг авах бол манай автод чинь тэгэл хурмын голдноор тэгэл шинэ бишрэл би нэг жоохон уурлах гэдэг одоо юу бодоод тийм хурим хамаагүй ханалт гэдэг. Гэтэ энэ палаж чинь тэгэл гүнж гэл их санагддаг юм шиг байлаа. За ингэ хүмүүс нь ингэ айгүйх сайхан дандаа ирээн алчуур зүүн ирээн уулцтай. Харин тэгэл төрийн тэр байшин барилгын ирээн байдгийг чинь л учир яг энэ л байгаа байхгүй. Тэжгүй сайхан найрсан хүмүүс те үзэхтэй хүмүүс. Тэгээд би энэ машины гэл дэвдэхэд бол ингээд энэ хүмүүс ингээд дорхноо туслаад тэгээд нэг зүйл хэрэггүй гэл тэгэл ингээд ингэж янзлчаал тэгэл өвдөрөө ингэж ноцолцож ингэж үзэж байгаа л тэгээд за зүгээр болно. Засварын газар өсөд годомжин засварын газар. Тэгээд одоо Узбекистан бид түрүү хэлсэн шүү дээ ингээд нэг чөлөөтэй хээр хотоос гараад нэг сайхан чөлөөтэй газар гэсэн байхгүй бүгд тариалан талбай эсвэл нөгөө хөнгийнхаа талбай. Тэгээ хот дотроо ингээ годомжнууд нь ингээ нарийнхан хуучны тийм. Тэгэхээр нэг юм хоноглох газар аягүй байхгүй хэцүү. Тэгээ биднээс ингээ нэг зам нэг айлуудын нэг ингээ нэг замынх нь хажуу тэгээд нөгөө замаад байгаа дандаа нөгөө услгааных юм явдаг. Тэгэхээр нөгөө замаасаа гараад ийшээ нэг зайтаа гараад зогсно гэж байхгүй.
заавал айлуудын дунд очиж зогсоод тэгэл хүмүүс өглөөгөр ингээд шаваад зогсчихно. За Узбекистан гэж гайхалтай орно л доо. Үнэхээр гайхалтай орно. Тэгээ бас монголчуудын түүх маш их холбогддог учраас тий. Монголчуудын байлдан дагуултын талаар бид нэр цурал Чингис хааны байлдан дагуултын талаар чинь бид нар хэдэн нэвтрүүлэг хийж байна? 2 нэвтрүүлэг. Ямар ч гэсэн гарах бах тий. За мэдээж ингээл түрүүний ярьдаг нөгөө аяг тав гэрээ гашин барилга гэрээ. Манай Катрин бол тэгээд эндээс нь тэгээд авч явах гэх байгаа тэгээ би за яг хойдуулээ энийг ингээд дараа нэг онгоц шайлансаар ирээд тэгээд ингээд энэ дээр юм сайхан хөдөлж аваад явсан дээр одоо машин тийгээд тэгээд замдаа хагалж маглал тэгээд хэцүүдэн тэгээд яшиг гэсэн тэгээд одоо тэгээд 3 жил одоо Узбек руу болох шүү дээ. Виз яг транзит виз. Тэгээ хамгийн хэцүү нь би тэрнийг мэдээг одоо энэ Бухар Самарканд ч Узбек ч хатсангуу бол жижиг орн тийм тэгээд ингээд Бухараас ингээд Самарканд ороод ингээд сайхан гоё үзээд явсан. Тэгээд дараа Ташкент ороод тэнгууд миний бензин дуусч байгаа байхгүй яг дизель түүш. Тэгээд түүш авах гэж заправка гэж бензин колонкнууд нууц чи надад түүш өгөхгүй. Чам заавал юм тусгай юм хүчний карт хэрэгтэй гэдэг. Тэрийг нь одоо төвөөс нь очиж анкет бүгж авдаг. Өөр машинтай хүмүүсээс гуйж болно шүү дээ. Ачааны машин жишээ. Би тэгээд зөндөө гуйсан л та. Тэгээд 2 өдөр гуйж явсаар байгаа л тэгээд чүү амаа гэж нэг тийм том ачааны машин бас аргалсноо чи гуйж авч тэгээд нэг 80 литр түүш аваад цаашаа явсан байхгүй. Тэрнээс болоод тэгээд бас биднээс нөгөө тийм тэгээд ч би Туркмен за одоо тэгээд нэгэнд өнгөрсөн гэдэг бүх асуудалтай явж ирсэн болохоор Узбект би тэгээд зааз нэг ганц өдөр ингээд виз нэвтрүүлээ явуулж байгаа юм хамаа байсан гэсэн чинь тэгсэн чинь тэгээд exit visa хийхтэйгээ тэрийг нь буцаад 600 хэдэн километр Ташкент руу явж байгаа тэндээс очиж байгаа юм гэдэг. Йоо. Тэгээд бид мос ч 3 өдөр цагдаагийн харгалзаан дээр Андажан гэдэг Киргизийн хажуудах тэр хотод 3 өдөр болсон шүү дээ. Тэгтээ бас чанга байна. Тийм чанга. Тэгээ хууль гээл тэднээс чинь тэгээ хүрээжж байгаа. Би тэгээ ямар ч байгаа байхгүй. Тиймэрхүү байсан. Босдоор бол тэгэл Узбек бол бид бас маш их таалагдсан. Тэгээ гарахад та нар виз хэтрүүлсэн ингээ 3 жил Узбек очих ирэхгүй одоо хамаагүй вэрдээ гэдэг болж гисэн үү те. Тухайд бол хамаагүй гэж явж байгаа юм да. Хөөх юм уу Катрин 3 жил аяг тав авч харгуул боллоо да. Тэгтээ чи явж байна. Тэгээ би яг та яадаг захиул зах яах вэ? Узбекистан гэж те яг ингээд та нар шиг ингээд машинаар аялаагүй тэгэл яг нөгөө гайдуудтай хамт яваал ингээд онгоцны буудлаас буугаал ингээд явчихж байгаа болохоор бас нэг сайн үзэж чадахгүй л юм л да. Та хэд бол жинхэнэ хөнгөн талбайны юм байна, машин зогсож болохгүй юм байна, энд би засчих болохгүй юм байна гэдэг бол яг ойлгоод явчихж байгаа юм тийм. Түрүүний тэр тусалдаг гэдэг дээр ярих юм бол манай залуучууд ч гэсэн их гоё хүмүүстээс тусалдаг. Зарим хүмүүс бас жоохон чунхаа сэтэлтэй байдаг те нэг юм янзлж өгснөө. Евро нэгтэг, доллар нэгтэг. Тэр нь буцаад одоо ном болон интернет юм сошиал орчин түүхтэй монголчууд айгуу тийм шуналтай байдаг. Юм хоолох гэдэг тийм бодолтой хүмүүс их байдаг гэсэн тийм бас зүрх комментууд бас үүсэх магадaltaй болохоор өнөөдрийн хэдэн төрөнөөс илүү улс орныхоо нэр хүндийг бодож аль болохоор цөмөр гоё найрсаг байх юм бол нэг хүүхдтэй залуу явж исэн гэл ингээд одоо ингээд Монгол орнд дээр нэвтрүүлэг болоод цацагдаж байгаа хэрэг те. Тийм учраас бол бас нэг тэнүүлчин зургийн аппарат ирсэн залуу явж илээ гэж хүн тэрөөсөө хандаж болохгүй хэдэн төгрөг хэдэн евро салах чи гэж бодож болохгүй л ийм л орчин бид нар амьдарч байгаа. Тийм богинохон бодлоос суул байлаа ингээд ийм хоёрын хүн завших гэсэн зан бол хэрэгцээгүй л байгаа юм л да. Гэхдээ тэгээ хаа газар бол тийм юмнууд байна.
тэгээд тэрнээс байн болгоомжлол явах хэрэгтэй. Ахта 100 хүний яах вэ тэгэл нэг 50% л байгаа юм ч те 50 нь холгоё гэсэн 50 зүгээр сэтгэлээрээ тэгэл яах вэ нэг 4 3 хүүхдэд дагуулсан нэг ядарсан амт юм байд энэс юу авах вэ гэл. Короком гэдэг чихэр дээр нөгөө нэг чихэр өгдөг шүү дээ. Тэмээтэй чихрэн дээр гадаг тэмээл байна да. Хоёр бүхтэй тэмээ бол Үзбекистанд байгаа, Монголд байгаа. Ер нь бол тэгэл аюу их Монгол руу ганц нэг сони юм гэвэл энэ одоо яг Самаркандын захт нь ингэ байж байгаа. Биби хануу Монгол хатын тухай Чингис хааны нэвтрүүлэгт илүү сайхан гоё гаргана. Энд зөвхөн миний Монгол хүний үед аюу гайхсан зүйл бол энэ одоо ингэ тэмээ мал тий ингэ тэмээнжин ингэ тийшээ очиж исэн юм торгоны замын түүхтэй Узбекууд тэр өөр хамгийн алдартай орн байх юм бол магадгүй. Зах дээр нь очиод биднээс бинийг юм алсан юм да. Тэр нь ингээ ааруул байгаа юм л да. Тэгээ ингээ ааруулыг ингээ бөөрийнхий ингээ болгочихсон. Амар давстаа ааруул байна уу? Тий, амар давстаа. Яг тий. Тэгээд нэг шиг нь одоо баг одоо Монгол мөнгөөр одоо юу юм 1000 төгрөг юм уу да тий. Тиймэрхүү хавцаа авах нэг 50 цент юм уу 40 цент тавьцаа нэг шиг гин. Тэгээ би тэрэнд нь өнөмжгүй танаа намайг өстой яг хоолгож ийн гэдэг. Хизээш тийм байхгүй. Ингээд энэ тавьцаа энэ ширэг чинь баг манай Монголд бол энэ чигээр тэгээд 50 центээр аавна гэж. Тэгээ ирүүл хийгээ тэгээ нээлттэй жоохон тоглоомын ирүүл хийгээд. Манай Катрин бол тэмээнжингээ ахлагч болчихж байгаа. Зурган дээр ингээл харж байгаа бүжмаа дэр нь л болцлон ганцаараа л алхацсан явж байгаа. Яг нэг зураг авах болохоор дийдэг бах та тий. Катрин чөлөөтэй байгаа. Катрины зургийг би авах юм уу? Катрин миний зургийг авах үед бол тэгээ хоёр аниа нь анзаарч авах хэрэгтэй байна. Яг л ингээл те яг л тэмээнжингээр ингээл нөгөө 8 хэгээ явдаг гэдэг юм л үзүүлсэн хөшөө дөрсгөлүүд их байна да. За энэ одоо Ташкентт биднес Ташкентийн төвд нь усанд орж байгаа байлаа. Усан очоод тэгээ өсөө санаж байгаа. Яг энэ төв циркийн одоо тийм циркийн яг хажууд нь сайхан зогсоод байсан машин явдаггүй яг нэг зогсоод зам тэнд нь очоод бас ингээд машинаа тавьчих хонсон. Энэ социалист байсан улсуудад бол нэг юм юу суурин цирк бас бүгд нь баг шахаа байх юм а тий гоё. Ер нь бол яг одоо энэ социалист байсан Оросын республикийн гэр явхад бол яг Монголтай бүх юм айгүй төстэй хотын бүтэц те дөөн тэнд нэг байдаг. Тэгээд ингээд цирк нэг байдаг. Тэгээд нэг зах гэсэн нэг юм ингээд шиг ингээд тэгээд нэг хідэн одоо те засгийн газрын хідэн байрнууд нь ингээд энэ тэнд ингээд том Сталины үеийн тийм нэг байрлал болж тийм саарл ордон гэдэг шиг тэгээд нэг хідэн яас нэг тийм байшингуудтай тий. Энэ Ташкентийн хідэн зах надад бол үнэхээр сайхан таалагдсан. Элдв янзын жимс ногоо юмнууд нь тэгээд бүх хүмүүс нь нэлээ их нээдтэй ингээд зураг өдр авахд одоо ингээд чөлөөтэй байгаа байхгүй юу? Одоо манай нэг найз зурагч наран туул дээр очиод мах зарж байгаа хүмүүсийн зураг авч байгаа өгдөгсөн хүмүүс мах шидсэн гэсэн. Тийм юм бол байхгүй. Айгуу сайхан бүх хүмүүс айгуу найрсаг байсан. Туркменистаны зах дээр бол биднээс намайг зураг авах болтой. Эдэн зураг авангууд шууд энэ тэндээс нь зүгээр цагдаа мангад гэсэн тиймгүй хүмүүс хурж ирээд шууд подкаст хийдэг. Хамаа балтиг яв гэх. Тэгээ шууд хийж байгаа. Мусан чих манай юм биднээс Эндээс ийм байлээ. Энэ хийд юм байлээ гэж. Эднээс одоо яаж энийг одоо яаж хийдэг вэ? Одоо ч гэсэн мэдээгүй л. Илсэн чихрэл хийж байгаа л да. Айгуу сайн мэддэг те. Тэгээд би болохоор ингээд ийм сониуч байдаг. Тэгээ ийм захын ийм хоолны газруудад би бол айгуу хоол идэх айгуу тухтай байдаг. Тэгээд ингээ айгуу сайхан гоё ингээ хажуугаар яваад үзэж байхад нөгөө ингээ үнэлтэй те айгуу сайхан шарлаг морлог үнэлтэй. Би энэс аваад идсэн юм л да. Болоо байна. Таваатай. Яг маань тослог одоо таваанд нэг доор нэг яг тогсон ингээ байж байгаа. Танаас ингээд тэр амтан айгуу гоё махан айгуу зөвлөх юм байна. Тэгэл нэг хэдүүд сайхан гүйлгсэн те. За би яг тэгсэн болоо гэж бодсон юм аа. Тэгээд нэг ингээ яачаараа тэгэл зүгээр болохгүй л байгаа юм л да. Нэг сайн юм ууж тэг зөвхөн ус тэг ингээд юм идэхгүйгээр те. Юм идэхгүйгээр ингээ сайхан зүгээр ингээ бие эмчилж гаргахгүй бол ингээ хүн өсөөл ингээ ядарч байгаа болохоор нэг юм идмээ санагдаа тэгэл идэл тэгэл нэг 20 минут нөлтөөс
асуугаад тиймэрхүү. Sangamaden China гэдэг юмнууд бол дүүрэн гараад ирлээ дээ. Одоо альч улсын альч зах дээр яг ингээл эднэр байгаа юм л да. Дэлхийг хангаж байгаа юм л да тий. Тийм. Тэгээ хаа газар бол ер нь зах гэдэг нь бол айгүйх онцлог л байдаг юм билээ тий. Одоо Туркаас авахулаад бид нүс бол ингээл оцсон газар болгоныхаа захаар нь явсан. Чи одоо юм авахгүй зүгээр л явдаг. Сонирхолтой. Тийм. Тэгээд энд бол нэг онцлог нь бол юу вэ гэвэл энэ хуучны одоо нэг жоохон амьдрал нь жоохон хэцүү байгаа гэдэг шиг тий одоо энэ хүмүүс ингээ хуучин ид төрөгчлөө ингээ зараа сууж байгаа. Энд нь катхын нэг узбек дээл нэг юм байгаа юм хавж авсан. Тэгээ нэг аваа тэгээд сайхан гойдуулах хэвчтэй болчихсон. Оо та ч комиссимор хуцлаа явж байгаа уусаа тий. Катхын тэгээ хамгийн гол нэг энэ бол ямар нэгэн хүн өмсөөд тэгээд тий ингээд байна. Дагчны жил болсон бүүм мэд. Тэгэхээр энэ бол айгүй түүхтэй гэсэн тэр утгаар нь ингээд айгүй санагч байгаа. Тэнгүүд нь би айгүй баян юм бодлоо. Би нэг ч аваад хэд гинэ 5 сум гэдэг чинь 1 евро. За. Тэгэхээр тэрэгтэй болох энэ мэдгүй нэг 20 хэдэн евро юм шиг за авчигээ тоглоом хийж байгаа. Гэтэ тэгээд цаадах юм бол тоохгүй тий. Тоохгүй. Нэг сар угааж аваад тэгээд Чад исүүний хувц гэдэг тэр талаасаа бол хүлээж авахгүй нэ тий. Европод энэлийн сэтгүүл нэр нь аль зэрэг байт юм бол. Энэ дээр бол яг мэдэх юм бол хэцүү. Гэхдээ яг мэдэхгүй болохоор тэгээд түүх гэдэг утгаараа ямар нэг юм энэ дээлийг өмсөө тэгээд юу ч болж ямар хүн өмсөд юу хийж исэн чи мэдэхгүй. Тэгэхээр нэг жоохон түүх шингэсэн гэсэн утгатай. Чи тэгвэсэн. Наган тарган дээлэрээ хичнээн. Гэтэ ер нь л юу юм байна л да. Катрин бол шал тоодгүй юм байна. Би жишээлбэл одоо нэг дачис өөний хувцаарчтай явах вэ гэж дараал явжсэн дээр юм гэж л бодох юм байна. Монгол хүн бол өгөөч болно л та. За хөнгө тариалаа. Хөнгө одоо бид нэг том алдаа байдаг зураг авч явж байгаа хүнд бол за энийг дараа авчия гэдэг нэг том алдаа байдаг. Би бол дахиад гараад байгаа хүмийг байн хараад хэл давснаас хойш ингээд байн харагдаа. За энийг дараа нэг завандаа сайхан авчаа. Одоо хэдүүлээ Бухар авахаа бодё. Одоо хэдүүлээ Самарканд авахаа бодё тий. Цаашаа явахаа бодё. Тэгж жагаад нэг сайхан завтай үед нэг паузж жагаад хөөн түүж байгаа хүмүүсийн зургийг сайхан аваад өөрсдөө ч хөөн түүгээд нэгээ. Энэ зөвлөлтийн дайчны хөшөө энэ баг л. Тий, ээж хоёрдугаар дайнд өргөцсөн хүмүүс. Одоо энэ нөгөө биднээс хамгийн сүүл андажаан гээд хүүгээ хүлээсэн ээж. 3 хоног цагдаагийн хорионд байхдаа энд хүлээж явахдаа биднээс энэ хотын төв дурсгал газар нь дэлхийн 2 дугаар дайнд амар өргөцсөн узбек зэргүүдийн дурсгал газар юм байна. Энэ андажаан гэдэг хотод. Би яг мэдсэн. Яагаад гэх юм бол сайн нөгөө 5 гушууны бамбар байсан. Тэгэхээр заа яг л тийм юм байна даа л гэж. Энд бол биднээс би бол цагдаатай хил гайлынхантай нэлээд хэрүүл хийсэн учраас их хугацаатай байсан. 3 өдөр хүлээх болсон, аюу хуурсан. Цаашаа шууд Киргиз явах сонирхол аюу их байсан учраас яг хил дээр очиод тэгэл буцаагаал ингээл энд нэг жижиг хотод ингээд хэд хоног ингээд байлгасан. Тэгтээ ингээд эргээд дурсахад байсан 3 өдөр биднээс хамгийн гой санагдсан тийм үе байгаа байхгүй. Надад бол ингээд эргээд дурсахад биднээс энд ингээд яг гэр бүлээрээ яг ингээд хэцүү үед ингээд санаа зовсон үед байсан. Тэгтээ Катрин бид хоёр хүүхдүүдтэйгээ энд нэг буудал байхдаа аюу сайхан гоё ингээд нэг нам тайван нэг сэтгэлийн нэг ингээд яг нэг юм ивцүүлж бодоод цаашаа явах замынхаа төлөвлөгөөг ингээд дотроо бодоод ярилцаад тайван ярилцаад тийм нэг гоё байсан. Ойлгосон. Катрин тайр буудалд байсан ч гэж. Юу буудал хараас гараад ирэх шиг те. За баярлалаа. Бид бүхэн та бүхэндээ цуврал 17 нэвтрүүлгийг хүргэнэ. Сая одоо жишээлбэл бид хоёр бол ерөнхийдөө ингэж ярьчихж байгаа. Нэвтрүүлэг маань улам дэлгэрэнгүй болно. Жишээлбэл одоо Бухар, Самарканд хот гэхэд хийдсэн чиг сааны байлдан дагуултай холбогдоод явчих учраас тэр талаар түүхий бид хоёр бол түүхч биш. Зүгээр өөрсдөө өмссөн янз янзын номнууд те. Тэгээд очиж үтсэн газар битцсэн байгаа тэмдэглэгээ дээр хөшөө дурсахтаас хийсэн зүйлүүдээ л өөрсдөө хэмжээнд ярина гэсэн үг. Гэтэ бид хоёр нэг түүхчээс дутаад байх юм бол тах гэдэг. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд маш их баярлалаа.